За загасны ордныхан сайн байцгаана уу. За загасны ордны 11-р сарын таарах өдрийн уншлага. За төлөв байдал ямархуу зүгч ихтэй явах нь вэ гэж уншлага хийх гэж байна. За 11-р сард загасны ордныхын энэ анхааруулга кома буюу энэ ч одоо нэг манайхаар хадуур ирсэн байна. Энэ нь болохоор ямар нэгэн тийм акцидент тэгээд нэг анхааруулгын хөзөр аюултай байдлыг илэрхийлсэн хөзөр. За тэгээд тэднийг бас тавьж явуулъя гэж байгаа байхгүй. Хэн нэгнийг ч юм уу одоо хүчээр жоохон хажуудаа барьж байлгах гэдэг ингээд нэг жоохон зовоож шаналгаагаад байгаа гэж магадгүй. Энэ нь аюулгүй бол аюултай байдал авчирч мэдэн шүү гэдгийг бас анхааруулах гэсэн байдал байж болж байна. Зарим нэг хэсэг хүмүүст. За зарим нэг хэсэг хүмүүст нь болохоор бас өөрөө ямар нэг байдлаар аюултай байдалд орох вэ гэдэг дээрээ бас анхаарал болгоомжтой байгаарай гэд байна л да. Энд ихтэй ер нь яг голчлон анхаарч байгаа хэлж байгаа мессеж бол ямар нэгэн хүсээгүй хэн нэг хажуудаа хүчээр байлгах гээд байгаа ч юм шиг нэг тиймэрхүү энэ нэрэг бол орж ирэл байна л да. Тэгээ хэн нэгний хүчлэх шаардлагагүй хайртай дуртай ч юм уу эсвэл хүсэж байгаа нэг нь хүссэн хүсээгүй таны хажууд байх л болно. Байхыг хүсээгүй нэг барьж байлгаад бол одоо юу яахгүй шүү дээ. Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр нэг тиймэрхүү чиглэлийн давмгайлсан мессеж орж ирээд байна шүү 11-р сард. За ажил төрлийн мөнгө санхүүгийн байдал дээр болохоор нэг айхтар их тийм их ажил 11-р сард бол байхгүй. Нэг жоохон ажлын эрч хүч жоохон буурж ирэх гээд байна. Одоо урд өмнө бол маш их ажилдаа завгүй юм байсан бол 11-р сард ажлын эрч хүч жоохон буурж ирээд магадгүй өмнө хийж хөрөмтлүүлснийгаа одоо нэг сайхан гэртээ тогтоод тухтаа байгаад 11-р сард идэж хоолундаа бэлтчихэд гэр орондоо голдуу цагийг өнгөрөөж магадгүй. Тэгээд байгаа одоо нөгөө мөнгө санхүүгээ арив гамтаа хэрэглээд тэгээ хайртай дотны хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлээд магадгүй тийм айхтар ирч хүчтэй тийм давшилттай одоо тийм хурдтай ажил бол 11-р сард нэг тийм гарахгүй шинж төлөвтэй байна. За гээд танд ингээд тогтмол тодорхой 11 тийм их ирч хүчтэй ажлын мөнгө төгрөгийн санхүүгийн боломж тийм ирч хүчтэй биш ч гэсэн танд тодорхой хэмжээний орлого бол орж ирдэг байгаа байхгүй юу? Тэрийг ингээд нэг одоо өвлийн цагтаа хөрөлцүүлээд гэх юм уу багаар зарцуулаад гэх юм уу нэг тиймэрхүү 11-р сар болох гэдэг шиг байна. За эрүүл мэндийн тухайд гэх юм бол за нэг хоолойны асуудал жоохон хоолой молоо өгдөг юм уу жоохон хоолой чиглэлийн юм. Хоолой жоохон үс зүсэн дээр одоо анхаар тийм үс айгүй их мунж мунаад байгаа бол үс зүсэндээ шимтэж өгдөг юм уу. За үс хүмсний шимтэж тэгээ хоолой дээр нэг жоохон анхаарчвал зүгээр байж магадгүй. Үсэн дээр их онцгой анхаарч орж ирээд их энэ магадгүй үсээ гоё тийм хуухын нэмчилж шимтэж өгөх шаардлага гардаг юм. За тиймэрхүү мессеж орж ирж байна. За тэг хоолоогоо тэг анхаарна бэз. За хүн хоорондын харьцаа дээр болохоор яг ингээд нэг ингээд байна л да. За яг танд нэг юм ямар ч гэсэн нэг агшинд нэг онцгой мөчөд ингээд танд нэг ингээд бэлэг сэлт ойр дотны хүмүүсээс юм уу нэг тийм 11-р сард бэлэг авахар байна. Загасны ордныхон. За тэгээд найз нөхөд юм уу одоо тэр хайртай дуртай хүний харьцаан дээр одоо нэг хүсэл тэмүүлэн дутаад байгаа байхгүй. Магадгүй энэ харьцаанаас жоохон хэцүү байна гэдэг үднэс нэг хүний нэг сэтгэл хөрнө гэдэг шиг нэг юм тантай харьцах тийм хүсэл тэмүүлэл тийм их байхгүй болчиход байна. Тэгээд тэр харьцааг сайхан сэргээхийн тулд байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар гарч одоо эрч хүч авч энерги сэргээх шаардлагатай одоо гэртээ ингээл байгаад байхаар нэг тийм нэг хинхнийхэн хүсэл унтраад нэг жоохон нэг утгартай юм шиг одоо нэг харьцах хүсэл төрөхгүй байгаа даа л да ер нь.
11-р сард хүн хоорондын харьцаа, хайр дурлалын харьцаан дээр тийм хариу орж ирж ирээд байна. Тэгээ хэрэг та энэ хүндээ ингээд үнэхээр хайр сэтгэлтэй хүнтэйгээ тийм асуудалтай харьцаантай жоохон дээр хүснээрээ гоё сайхан харьцаж чадахгүй байгаа бол ингээд хариу нэхэхгүй хайрлаа. Одоо зөрүүлээд хариу нэхэд ингээд байх биш. Хайртай бол хайртайгаа илэрхийлээд хайраа ингээд хариу нэхэлгүйгээр хайрлахад хүний нэг харьцаа өөрчлөгдөн тийм. Аливаа юмыг хүндрүүлж бодохгүйгээр та нэг ингээд чи намайг тоохгүй байна уу, тэг чи нэг ингэж нүгээд ингээд хүндрүүлээд байдаг шинжтэй байгаа байхгүй юу. Хүн чинь нөгөө нэг дандаа л ингээд нөгөө нэг нээлттэй ном шиг байхгүй шүү дээ. Ингээд өөрийнхөө баймар байгаа, цаг үе байгаа. За тэрэн дээр та нэг магадгүй нэг жоохон хүчлэх гээд байдаг юм шиг тиймэрхүү энерги орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ альва нэг гоё хөнгөн сэтгэлээр хүндрүүлж бодохгүйгээр сэтгэлийн нээлттэйгээр ингээд сайхан ярилцаад хариу нэхэлгүйгээр таныг ингээд хайрлаа. Дотоод сэтгэлээ ингээд гоё ил болгож ярьж тийм хариу нэхэлгүй хайрлахыг л зөвлөөд байна да. Тэнд 11-р сард ямар нэгэн тийм онцгой биелэг ирэхээр байна. Байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар хайртай дотны хүмүүстэйгээ гарч сэтгэлээ илэн далангуй ярилцаж хариу нэхэлгүйгээр хайрлаж энэ хүсэл тэмүүллийг ингээд нэг сэргээх хэрэгтэй байна. Харьцааг. Тэгвэл та нэг талын давамгайлсан хүчээр ингээд аль чад ингээд харьцаад байдаг. Энэ хүнийг нэг тийм нэг урам зориг нь бадрааж хүсэл тэмүүллийг нь ингэж нэг бадрааж өгөхгүй бол хүчээр альва нэгэн асуудлыг шийдэж болохгүй. Хэрэг тэх юм бол энэ бас аюултай юмд хүргэж болохоор байна шүү. Тэднийг зүгээр ингээд 50 мөрөөрн 50 амар амгалан байлгадаг байхгүй юу? За тийм мессеж танд ирлээ шүү. 11-р сард загасны ордныхны ерөнхий нэг энерги нэг иймэрхүү уншигдэж байна. Мөнгө санхүүгийн хувьд бол танд ингээд тодорхой хэмжээний айхтар их биш ч гэсэн тодорхой хэмжээний мөнгө төгрөг орж ирж тэрийг энэ 11-р сарда магадгүй ашиглаж хэрэглээд гэр орондоо амар тайван байх юм шиг байна. Гэтэл гэр орондоо ч юм хайртай дотны хүмүүстэйгээ ингээд харьцааны байдал тийм таны хүссэн шиг байхгүй та аливаа юм нэг жоохон хүчээр шийдэх гээд байгаа бол тийм биш шүү. Тэр хүмүүсийг сэтгэл санааг нь сэргээж байгаль дагаар цалхинд авч гарч нийлэн далангүй харьж хүнийг нэг хариу нэхэлгүй хайрлахыг танд зөвлөд байна да 11-р сар. За 11-р сарын загасны ордны уншлага ингээд өндөрлж байна. За танд амжилт хүсье.